За сайн уу манайхаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2021 онд Австри улсын Вен хотод гарсан нэгэн хэргийн талаар би та бүхэнд ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. За ингээд дугаарт орцгоё. 2021 оны 6 сарын 26-ны өдөр Австри улсын нийслэл хот болох Вен хотын нэлээд зах дуу одоо байрлалтай 22 дугаар дүүргийн Вен Донау штатын одоо ойролцоо модны доор тэр хаваар явж исэн хэсэг бүлэг хүмүүс нэгэн одоо зохицос олж харсан байна. За тухайн зохицос нь бол эмэгтэй хүний зохицос байсан. Хэвсэн дотор ингээд ороодсон. Биеийнх нь хэсгээр бол энэ тэнд ингээд цус болцсон ийм байдалтай байсан байна. Тухайн хүмүүс бол шууд цагдаа руу мэдээж дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид болон түргэн тусламжийнхан бол хэдхэн минутын дотор дусуудаа хэрэг гарсан газар бол ирсэн байна. Цагдаа нар хэргийн газар ирэхэд бол тухайн эмэгтэйг яг ямар хүн болох, хэн болохыг нь мэдэх ямар ч боломжгүй байсан. Яагаад тэгэхээр ямар ч бичиг баримт бол түүний биенээс олоогүй. Ингээд цагдаа нар олон нийтийн суугуудаар бол цацаж эхэлсэн байгаа. Ойролцоогоор 18 настай эмэгтэй туранхай 160 орчим өндөртэй мөр давсан ийм бор үстэй цайвар ногоон одоо нүдний өнгөтэй ийм эмэгтэй хүн байна гэж бол зарласан байна. Мөн түүний өмссөн хувцсыг нь бас мэдээж олон нийтэд бол хэлсэн. Дээгүүрээ бол хар өнгийн пудуулагтай, пудуулагных нь ардталт нь болохоор live or die амьдрал эсвэл үх гэсэн тийм бичгтэй. Цагаан хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн Nike брендийн пүүцтэй ийм байдалтай олцсон байна. 6 сарын 26-ны өдөр бол хагасаа өдөр байсан. Ингээ бүтэн сайн өдрийн өглөө бол цагдаагийн газарт дуудлага ирсэн. Нэгэн одоо эмэгтэй бол өөрийнх нь 13 настай Леони гэдэг охин мөн юм шиг байна гэсэн зүйлийг ярьсан байна. Мөн үсгийг ингээд таниулах үйл ажиллагаа бол явагдсан. Харамсалтай энэ нь цагдаагийнхны одоо хэлж байсан шиг 18 настай нас биед одоо дөнгөж хүрж байгаа эмэгтэй хүн бол биш. 13 настай Леони гэдэг охин болж таарсан. Леони охины хувьд бол ээж нь Герман улсын Нюрнберг хотоос гаралтай, аав нь бол Австри улсын Вельс хотоос бол гаралтай ийм гэр бүлийн 5 хүүхдийн дундх нь байсан байна. Эцэг эхийнх нь хувьд 2004 онд бол анх танилцсан. Леонигийн хойд автаа ингээд танилцаад тэд бол 2009 онд Австри улс руу нүүж ирсэн байдаг. Охин бол 22 дугаар дүүргийн ойролцоо байдаг. Спортын дунд сургуульд явдаг байсан. Тэрээр бол маш сайн одоо сэлдэг, нэлээд одоо идэвхтэй, олон одоо найзуудтай ихэвчлэн өөрөөсөө баг зэрэг ихч 2-3-аар сар ихч ч юм уу тиймэрхүү охтуудтай ингээд нийлдэг ийм охин байсан байна. Леони охинд яг юу тохиолдсон бэ гэхээр 5 дахь өдрийн орой шөнийн 2 цагийн үед тэрээр бол 2 юм эрэгтэй хүнтэй хамт явж байгаа нь ингээд камерт бичигдсэн байсан. Цахилгаан шатаар ингээд доошоо ингээд хэсэг бүлэг юм эрэгтэй хүмүүстэй Леони охин арт нь ингээд зогссон. Нилээн танд юм уу гэмээр хоорондоо юм ярьж байгаа тэр бичлэг нь бол камерт бичигдсэн байдаг. 25-наас 26-ны шилжих шөнө Леони охин бол өөрийнхөө хэсэг бүлэг найзуудтайгаа уулзж агаад Instagram-аар танилцсан нэгэн одоо 16 настай хүүтэй одоо уулзахаар Вен хот руу бол ирсэн байна. Тухайн одоо 16 настай хүн болохоор Афганистан улсаас Австри улсад цагаачилж ирсэн ийм хүү байсан. Тухайн үед бол яг 16 настай гэж бол яригдчихсэн. Ингээд хүүхдүүд бол Вен хотод бол уулзсан. Вен хотын голоор нөгөө дунаа мөрөн ерөнхийдөө бас ингээд уурсдаг. Яг хотын төв хаваар ингээд гүүр идэг. Тэгээ гүүрний наад цаана талд нь ингээд зам болохоор залуучууд ингээд суугаад хоорондоо уулзаад юм уугаад юм мэдээд ингээд цагийг бол өнгөрүүлдэг. Тэр хоёр бол энэ Донау каналын тэр хавьд ингээд уулзсан. Шөнийн 2 цагийн үед тухайн одоо 16 настай хүү өөрийнхөө танил гих Афганистан улсаас бас гаралтай хоёр одоо залуутай ингээд уулзаад тэр 22 дугаар дүүрэгт байрлалтай нэгнийхээ гэрлүүн тэд ингээ хамтдаа явсан байгаа. Шөнийн 2 цагийн үед тэд бол хамтдаа тухайн очих гэсэн байрандаа бол ирсэн залуучууд болон хүүхдүүд цогтруулах хундаа хэрэглэж эхэлсэн. Дараа нь бол мансууруулах бодисны төрөл гих экстази бол хэрэглэж эхэлсэн ба. Бүгдээр бол тэр мансууруулах бодисыг бол хэрэглэсэн. За тухайн одоо экстази гэдэг тэр мансууруулах төрлийн бодис нь яг эм шиг тийм хэлбэртэй байдаг. Леони охин нэг ширхгийг өөрийнхөө хүсэлтээр ууж хэрэглэсэн байгаа. Дараа нь бол тухайн одоо 3 залуучууд охины одоо уух юм дотор нь ойролцоогоор 7 ширхгийг хийгээд найруулсан. 7 ширхгийг хийнэ гэдэг бол бүр өхлийн юм аюулт хүргэх маш одоо ноцтой тийм хэмжээ. Охин тэгээд хэмжээний мансууруулах бодистой уусмлыг бол уулгасан. Ухаан санаанд баларцсны дараа түүнд бол удаа дараалан бэлгийн хүчээр хэлэл тэр 3 залуу гуруула үйлдсэн байгаа. Үүрийн 5 цагийн орчимд Леони охин
ухаан санаа нь баларстаад амьсгал нь ингээд баг багаар удаашраад байсан учраас нэмбэгтэй цай уулгаад дараа нь бүр кола хүртэл уулгаж үзээд бүр болохгүй болохоор нь хүйтэн усанд хүртэл ингээд оруулсан байна. Леоны охины амьсгал удаашрч байгаад тэд хэсэг хугацаанд цэвэр агаарт түүнийг гаргая гэж бодоод байрнаас бол авч гарсан. Ингээд охин бол бүр амьсгалаа болоод өгсөн амьд нь мэддэхгүй болохоор нь хэвсэнд ингээ ороогоод байрнаасаа нэлээд ойрхон байдаг модны доор орхисон байгаа. Гэмтрийг үйлдсэн 3 этгээд нь 16 настай, 19 настай, 23 настай Афганистан улсаас Австри улсад цагаачилж ирсэн юм 3 этгээд байсан. 23 настай Афганистан улсын иргэн тухайн одоо гэмтрийг үйлдснийхаа дараа цагаачлалын заваар Итали улсаар дамжаад Англи улс руу цогцсон. Үлдсэн 2 этгээд нь нэг нь бол түргэн тусламжтуудаадгийн газраас цогцсон байгаа. Тухайн гэмтрийг үйлдсэн 16 настай, 19 настай 2 этгээд бол шууд баригдсан. 23 настай этгээдийг сар гарны хугацаанд Интерполоор хайж байгаад Англи улсын нэгэн буудалд байхад нь барьж аваад Австри улс руу буцаасан байна. Ингээд хэрэгтэй этгээдүүд Леоны охины талаар хэлэхдээ өөрийнхөө одоо хүслээр тэдэнтэй хамт явсан тухайн байранд ингээд ирсэн яг юу болохыг бол тэр охин ингээд бүгдийг мэдчихсэн. Тэгээ нэг нь бүр хамгийн аимшигтай ингэж хэлсэн байхгүй. 13 настай мөртлөө яг ийм нас биенд хүрсэн эмэгтэй шиг тэгж бие авч явдаг байсан. Ер нь бол ингээд бараг бие үнэлдэг байсан штэ гэсэн зүйлийг мэдүүлгийн явцад хэлсэн. Мөн Леоны охинд хандаад хэрвээ чи надтай бэлгийн харилцаанд орох юм бол би чамд ингээд 15 евро өгье гэж хэлсэн гэсэн зүйлийг мэдүүлэхдээ ярьсан байдаг. Гэмтрийг үйлдсэн 3 этгээдийн 16 настайд Леоны охины найз хүн байсан гэсэн зүйл ярьсан. Мөрдлөгийн явцад тухайн 16 настай гэж өөрийгөө яриад байсан хүү 19 настай хэзээ нас биенд хүрсэн юм залуу байсныг нь бол тогтоосон. Тэрээр инстаграмаар Леоны охинтой танилцаад тэд бол хэд хэдэн удаа уулзж исэн, бэлгийн харилцаанд хүртэл ингээд орж исэн гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч Леоны охины найзууд болон гэрийнхэн нь түүний талаар бол хизээж ингээд сонсож байгаагүй. Леоны охин хизээж найзуудтай түүний талаар ярьж байгаагүй. Тэр хоёрын хамтдаа авахулсан зураг ч юм уу, хоорондоо ямар нэгэн байдлаар найз өхөн найз хүү байсан гэдгийг нь нотлох тийм мессеж ч юм уу юу ч олж илрүүлээгүй. Леоны охины биенд задлан шинжилгээ хийж үзэхэд боогдуулж амнасаа алдсан байна. Мөн экстази гэд мансууруулах бодисны төрөл маш их хэмжээгээр илэрсэн. Одоо хүний бие чинь юу гэдэг эмийн бодис ч юм уу ямар нэгэн мансууруулах бодисыг хүлээж авч чадах тийм хэмжээ гэж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр тухайн тэр хэмжээнээс 3 дахин их хэмжээний мансууруулах бодис Леоны охины биеэс олдсон. Мөн тухайн 3 гэмт хэрэгтний ДНА бол охины биеэс тэр чигтээ илэрсэн. Гэмтрийг үйлдэгдсэн байранд мөн нэгжлэг хийж үзсэн. Энэ үед охины ДНА бол хаа сайгүй илэрсэн. Унтлахны өрөө, орон дээр байны өрөө ерөөсө хаа сайгүй байсан. Аль аль нь мансуурсан байсан учраас тухайн шөнө яг юу болоод байгааг бол хин хинэн сайн ойлгоогүй. Цогтруулах ундааны төрөл хэрэгэлсэн байсан учраас аль аль нь ингээд тухайн санаа нь орон гарын байсан гэж ярьж байгаа. Гэхдээ тэр хийж байгаа үйлдэлүүдийг харахаар хийж байгаа зүйлээ мэдгүй байсан уу гэвэл бас үгүй. Охинд цай уулгасан, охинд кола уулгасан, охиныг хүүтэн усанд хүртэл ингээд оруулсан. Дараа нь хевсэнд ороогоод тэр модны доор орхисон зэргийг ингээд харахаар хин хинэн хийж байгаа зүйлээ мэдчихсэн гэж шүүх хуралдаар бол ярьсан ба. Хэрэгтэн 3 этгээдийн утаснаас тухайн одоо аимшигтай хүчингийн хэрэгээ хийж байгаа. Утсан дээр ингээд видео хэлбэрээр буулгаж аваад утсан дээр бол хадгалсан байсан. Үнийг нь бол мэдээж цагдаа нар олсон. Леоны охин яаж амь тэмцэж өхөл амьдралын зааган дээр байгаа тэр байдал нь хүртэл этгээдүүдийн утсан дээр бичигдсэн байгаа. Энэ нь хамгийн том ноцтой нотлох баримт болж шүүх хурал дээр гарч ирсэн. Ингээд Леоны охины эцсийн шүүх хурал 2022 оны 12 сарын 2-ны өдөр болж өнгөрсөн. Хамгийн гол одоо гэмт хэрэгтэн буюу хэргийг удирдах одоо үйлдсэн гэж дуруудгагдсан. Тухайн үед бол 23 настай байсан. Цуба Далу гэх залууд насаар нь хорих ялвал оноосон. Үнийг хүн амны гэмт хэрэг хүчингийн гэмт хэрэг гэдэг дээр одоо ялсан байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байрны эзэн болох Абрал Аху гэдэг 19 настай залууд 20 жилийн ял өөрийгөө Леоны охины найз одоо залуу найз хүүн гэж яриад байсан. 16 настай гэж тухайд бол өөрийгөө хэлээд байсан боловч үндэ бол 19 настай нас биенд одоо хүрсэн энэ залуу байсан байна. Али гэдэг нэртэй энэ залууд мөн хүчингийн хэрэг хүн амны гэмт хэрэг дээр нь яллаж 19 жилийн ял тус нь оноосон. Мөн улсын шүүх хурлаас тухайн 3 гэмт хэрэгтэнд Леоны охины гэр бүлд сэтгэл санааны хохирол болох 140 мянган евроны өхөн олохыг бол шаардсан. Гэсэн хэдий ч тухайн 3 гэмт хэрэгтэн бол ямар ч санхүүгийн болцоо байхгүй. Хэрэг гарахаас өмнө мансууруулах бодисны төрөлгөх экстазиг зарж борлуулж өдөр хоногоо болгодог ийм залуучууд байсан байгаа.
23 настай гол гэмт хэрэгтэн залуу Леоны охины эцэг эхт нь хандаад хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийнх нь ялын хэмжээнд нь өөрчлөлт ороод цаанаас өмнө суллагдах боломжтой болох юм бол нөхөн олгорыг бараг ажиллаж агаад олгоно гэсэн зүйл ярьсан. Гэтэ тухайн одоо гэмт хэрэгтний яланд нь бол ямар ч өөрчлөлт орохгүй гэсэн зүйлийг бол ярьсан байгаа. Түүний хэлсэн энэ зүйл дээр Леоны охины эцэг эх нь маш их бухимдсан. Бидний хамгийн хайртай одоо охины амь насыг ийм хэрцгийгээр авч одчоод яаж ийм зүйл ярьж байна гэдэг дээр эцэг эх нь бол үнэхээр бухимдалтай байсан. Эмэгтэй хүнийг эд хогшил мэд үзэж яг л нэг юм эд зүйлтэй харьцаж байгаа юм шиг ингэж харьцсан маш юм хэрцгий үйлдэлийг бол тухайн 3 этгээд гаргасан гэсэн зүйлийг шүүх хурлаар бас ярьсан байна. Хохирогч охины гэр бүлд Австри улсын ард иргэд бол маш их бурууг бол өгчээсэн. Тэгээ нөгөө талаар бол мэдээж 13 настай өсвөр насны хүүхэд учраас зан характерын хувьд ч гэсэн яг төлөвшөөгүй ямар хүүхдүүдтэй нийлээд явж исэн нь бол ээж аав нас сайн мэддгүү байсан юм шиг байгаа. Ер нь дандаа өөрөөсөө нэлээд их жах тийм хүүхдүүдтэй нийлдэг байсан гэж бол дурдчихсан. Ингээд маш харамсалтай юм гэмтрийн нэгэн кейсийг би та бүхэнд бэлтгэж хүргэлээ. Нөгөөтэйгөр та бүхэн маань Европын аль нэг орн руу өөрийнхөө үр хүүхдийг одоо оюут нар ч юм уу те эсвэл ахлах сургуульд сургуулахаар ирүүлэх гэж байгаа бол магадгүй мансууруулах төрлийн бодисны талаар мэдээллийг бас үр хүүхдэд олгоорой, ярилцаж бас үзээрэй. Яагаад тэгэхээр Европ улс чинь нөгөө өвс ч юм уу те тиймэрхүү зүйлийн хэрэглээ айгу их болоод байгаа. Залуучууд маш их хэрэгжилж байгаа. Дээрэс нь экстаси гэдэг мансууруулах бодисны төрөл ялангуяа одоо Германы харт амх гэдгээр хүртэл юм алдартай үнэхээр хямдхан ингэж олддог гэж байгаа байхгүй. Хин дуртай ингээд авч болдог. Насны ангилал зааг ерөөсөө юу ч байхгүй. Тэгээд энэ тэнд гудамжинд зараад явж байгаа хүмүүс хүртэл ингээд байдаг. Хүүхдүүд чинь юу гэдэг сонирхоод ч гэдэг юм ингээд хэрэглээд үзчихдэг. Тэгээд энэ экстаси гэдэг мансууруулах бодисыг ялангуяа Европ залуучууд орой үдш ингээд нөгөө шоудах та тий нөгөө юм амар техно тэр дуунуудаа ингээд сонсохдоо ингээд хэрэгэлдэг. Яагаад тэгэхээр тухайн энэ мансууруулах бодис чинь нөгөө хүнийг юу гэдэг итгэвтэй, энергитэй тийм байлгахад нь тусалдаг учраас арх согтууруулах ундааны орон энэ мансууруулах бодисны төрлийг хэрэгэлдэг ингээд болоод байгаа. Тийм учраас өөр хүүхдтэй бас энэ талаар мэдээлэл хүргэж яхад илүүдэхгүй юм болов гэж бодогдсон. Энэ төрлийн мансууруулах бодис чинь энерги идэвхтэй болгодог ч гэсэн сөрөг нөлөөлөл бас маш ихтэй сэтгэл зүйн гүн хямралд оруулах, депрессэнд оруулах, өөр илгэнд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах маш олон одоо сөрөг нөлөөлөл байдаг. Тийм учраас энэ талын одоо мэдээлэлтэй болж авахд бол нэг илүүдэхгүй байх гэж бодогддог. Ингээд энэ удаагийн дугаараа үүрээ өндөрлөе. Та бүхэн маань энэ хэрэгтэй холбоотой юу гэж бодсноо бас комент хэсэгтээ хуваалцаарай. Ингээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай баярлалаа.